Зэнөө Дебравайн миний шинэ бичлэг тавтай морил. За би саяхан YouTube цэлмгийн нэг имжлэгийг үзлээ л дээ. Монгол хэлээр ярьдаг сэр үзэгчийн гэрт зочлоо гэд энэ олон орноор аялдаг YouTube-ийн энэ бичлэгийг үзлээ. Тэгээд Монгол амьдардаг сэр залуу бол ямар гайхалтай сайхан амьдарч байгааг бол харуулсан үзүүлсэн тийм блог байсан. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бол энэхүү блогийг үзээд ам сайтай комент үлдээсэн байсан. Гэхдээ би энэ сэр залуу Монголд аяллаа компанитай байна гэхээр надад нэг л с ิจ гтэй санагдсан л да. Яагаад вэ гэхлээр арабууд Монголд яг яах гэж аялах вэ? Мэдээж шонхор. Тэгээд би энэ мөх цэлмгийн Instagram руу ороод дагдаг хүмүүсийн дундаас тэгээд энэ блогод орсон энэ сэр залууг Instagram-ыг оллоо. Instagram руу ингээ ороо харсан чинь ингээ био дээр ямар ч мэдээлэл байхгүй байсан. Энэ нь өөрөө бас айгүй с ิจ гтэй санагдсан. Яагаад вэ гэхлээр одоо буцаад мөх цэлмгийн Instagram руу ингээд ороод харъя л та. Харангуут эмчээ ингээд зөндөө олон мэдээлэлүүд байж байгаа шүү био дээр нь. Айлч улсын амьдрал дунд орно гэдэг YouTube-ийн линктэй тэгээд Threads болон Facebook-ийн линкүүд ингээд бэлэн байж байгаа. Одоо энэ хүн юу хийдэг, яадаг гэдгийг ингээд тодорхой харахад бэлэн гэсэн. Угаасаа энэ хүн ч олонний өмнө нийлэхийг зөвшөөрсөн хүн учраас бүх юм нийлээ байгаа. За тэгвэл энэ цэлмгийн тэр блогт н орсон энэ залуу одоо YouTube бичлэгт орохыг зөвшөөрөө бичлэгт орж гинэ гэдэг чинь өөрөө ил байхыг хүлээн зөвшөөрж гинэ гэсэн үг штэ ер нь бол. Тийм байж Instagram дээр ямар ч мэдээлэл авахгүй тэр аялын компани ямар нэртэй аялын компани гэдэг юм юу ч байхгүй байсан. Instagram дотор болохоор тэр Royal Academy-д бол багшилж байх үеийнх нь юм селфи байна лээ. Харин тэр аялын компанийн үйл ажиллагаа явуулж байгаа үеийн селфи бол харагдаагүй. Ерөнхийдөө нэг хувийн шинжтэй зургууд байсан. За тэгээд түүний Facebook-ыг оллоо. Facebook нь бас л цойжилчихсан. Түүний дагагч нар дундаас нэг бүрчлэн шалгаж үзлээ. За одоо энэ түүний 625 дагагчтай. Тэгээд энэ чинь би улаанаар ингээд тодруулсан байгаа. Энэ болохоор Машал гэдэг нэг юм энэ араб нэрүүдийг бол би жоохон яаж хэлж уншихыг мэдэхгүй байна. Тэгэд энэ хүний Instagram руу ингээд дамжаад ороод харсан чинь ингээд дандаа шонхортой холбоотой зургнууд байгаа юм. Энэ 2021 онд энэ ард цаана байгаа морь болохоор яг л нэг Монгол морь харагдаж байгааз. Тэгэд үүнийг нь орчуулад харсан чинь 2002 он Монголиа энэ 2002 он гэж байгаа байхгүй юу. Дараад нь 2002 оны одоо 2002 онд авсан зураг ингээд Instagram-д оруулсан байгаа шүү дээ. Тэгснээр дараад нь 2021 онд 2003 он гэд Монголиа гэсэн оруулсан байгаа юм. Тэгээд бас 2017 онд гээд дандаа шонхортой авахулсан зургууд дандаа Монголоос хурж шонхор авдаг байгаа юм. Энэ KH19 гээд 19C751 энэ бас ингээд дандаа шонхортой пост оруулсан байгаа юм. 2 джипний голд дундаа 1 2 3 4 шонхортой 4 5 шонхор тийм ээ 1 2 3 4 5 бүр 6 юм шүү энэ чи одоо. Тэгээд бас нэг юм або гэд энэ нэг дагагч нь бас л битүү шонхорны зураг оруулсан. Энэ цаана бол Монгол гэр харагдаж байна. Монгол гэрийн урд. Тэгээд бас ээж доогор дөрөөс TUST гэсэн нэг хаяг байгаа байхгүй юу? Бас л Монголын хээр тал ингээд шонхортой бол. Ингээд джипний урд. Энаараа Good morning from Mongolia dear 2022 гэж байгаа. 2022 онд ингээд Монголд джипний урд зогсоод шонхор барьчихсан. Тэгээ бас энэ дотор болохоор би хоёрыг онцсон байна л да. Энэ Юс гэсэн Насер гэж ихэлсэн энэ хоёр нөхөр байгаа юм. Айлынх нь Instagram руу ороод харахад бас л нэг шонхортой холбоотой постнууд явж байгаа байхгүй юу. Тэгээ нэр Gear Falcon гэдэг битүү шонхрын зурагтай. 2024 гээд Монголын талбайг доор нь оруулсан байна. Монголд 2024 онд юм байна. Тэгээд бүр яг нэг 5815 UBH гэсэн энэ Jeep л ах шиг байна да. Land Cruiser гэж шүү дээ. Машины урд ингээ шонхор барьсан зураг бас байж байна. Тэгээ шонхор жанжиг нөхөр байгаа юм. Энэ л Монгол хүн юм шиг байгаа юм. Одоо малчин гэдэг шиг шонхорчин юм шиг байгаа юм л да.
Энэ нэг юм нь одоо шонхорын одоо юу юм бэ? Нохоо мөрний цээжвч гэж байдэн шүү дээ. Тэр шиг шонхорын цээжвчрхүүл юм байгаа юм шиг байгаа юм. За тэгээд бас энэ Alsakar дандаа ингээд одоо шонхортой холбоотой зураг постууд дандаа оруулдаг. Q1 гэж бас ихэлсэн нэг миний хүрвэн. Тэгээд бас л ингээд баахан шонхортой холбоотой. RM доогуур зураас ингээл дандаа шонхортой холбоотой зураг постууд байгаа юм. Бас нэг энэ жалжаваал гэсэн нөхөр байна. Бүгдийн шалгуул их хугацаа орохоор гэхдээ ерөнхийдөө жоохон гүйлгээд нэг иймэрхүү яг хоо нүдэнд харагдаж байгаа нь л юм. Тэгээ харагдахгүй тэгээ цаана хичнээн их шонхортой холбоотой хүмүүстэй холбоотой байдгийг мэдгүй. Нэгүн цэг юмэн гэд мэдээллийн сайтын Facebook дээр хийсэн лайв бичлэгийг та бүгдээ үзүүлье гэж бодож байна. Энэ лайв бичлэг болохоор 10 минут 36 секунд их. Тэгээд бүгдийг нь бол та бүхэнд үзүүлэх бол боломжгүй. Тэгээд яг нэг хэд хэдэн хэрэгтэй гэсэн зүйлүүдийг та нарт харуулъя гэж бодож байна л доо. За тэгэхээр би энд тэмдэглэл хийсэн байгаа. Хэд хэдэн минут дээр яг юу гарч ийн гэдэг. За зөвхөн нөгөө юм манай редакцид авсан мэдээллийн дагуу арабууд одоо эдлэг шонхор шувууг одоо зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс давуулан одоо барьж байна. За мөн зөвшөөрөл олгогддгүй ногтруу шувуугаар авлаж байна гэсэн мэдээллийн дагуу тодруулах мэдээллийг та бүхэнд авч хүрэхэд бэлэн болсон байна. Байна. كلم هو يصورها مباشرة. دير بالك. شو بي؟ Байна уу? Бэн. Сайн байна уу? Нэгүр сайтаас явж байгаа тодруулах мэдээлэл авахар. ما أنت هو يصور ليش يصور هذا؟ من يقول له يصور؟ تعال يصور أنت صوتك داخل تلفزيون يجي. ليش هو يصور هذا؟ من يقول يصور؟ Маа хүн чинь бүрээ ярьж дуусахгүй шүү дээ. ليش صور؟ هذا ما السايت وكذا. أنا ما أدري يجي المضغوط من سالم هو. منو هذا؟ هذا خرماك. سايت. ما أدري والله ما أعرفه. بس ليش بدون إذن بدون رخصة ليش يفوت هو كذا؟ ليش يفوت؟ هذا يقول لك نفراد عطي هذا مال خاطئ. هذا عرب نفراد يمسك كثير زيادة. قطع يمسك مقناص. ممنوع هذا. زيادة دير يمسك شيء زي كذا يقول لك. أيوة. قلت أنا في رخصة. أنا في رخصة دير غليل عندي. أنا ما يسوي شيء. هذا رخصة داخل الحوضة داخل ما في حمام كده أنا أقول لك. أيوة. طيب خليه يجي. أنت وينك؟ أنا داخل البيت في جوزي. حفر على لك. طيب ليش يدخل هو بدون إذن بدون رخصة ليش؟ ما تكلم هذا شرطة أنا شيء شوفك يلا. كلم شرطي كلم. بيجي خلاص أعطوه بوليس نشر. يجي. ما يصير. Юун цагтаа дуудах вэ? Та наа хийж байгаа сая. ما يصير. Холбож өгөө. Это неправда. Бүрэн сонсож та. تنا ليسنس كده. ما зөвшөөрөлтэй юм одоо энд хит хичнээн шонхор шувуу байгаа. جيب بوليس خليه يجي ناشر. Шонхор шувуунуудаа хаанаас авчирдгийг та нар? Одоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс одоо давуулаад шонхор шувуу бариад ийна. Тэр битгий хэл барьж байгаа шонхор шувууга зөвшөөрөл олгогддгоо ногтруу шувуугаар خلاص جيب رخصة. تنا بوليس ناشر ضرب ب. За яг одоо үзэж байгаа араб хэл мэддэг хүн байна уу? Утсаар юу гэж ярьсан бэ? Уул нь энэ сэтгүүлч эмэгтэй тодруулга авах гээд утсаар ингээ орчуулагчтай холбогдоод ингээд ярьсан байгаа даа байхгүй юу? Тэгсэн чинь орчуулга хийж амжилтгүй зөвөрчүүд утсын тасалчдаг. Одоо энд хит хичнээн шонхор шувуу байгаа. Мэдхгүй шүү дээ. Би ажиллаж би тэрийг мэдхгүй шүү дээ. Энэ одоо өөр хэл нэвтрэлс хүн байхгүй юу? Байхгүй. Би одоо ярьж чадчих байлгүй. Чиг ингээд нүх ухаад энд ингээд үйлдвэр бариад ингээд хятадууд чиг даам гараагч наа хүмүүс ч ясрам дээр та нар ч гэсэн ингээд эдгээр яг Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл тогтоомжийг бас мөрдөж ажиллах хэрэгтэйстэй. Мөрдөөл явж байгаа байлгүй дээ. Үйл зүрцийн байхгүй шүү дээ. Тэгэхээр та нар ингээд дураараа орж ирээд үйл тогшоод зөвшөөрөл авах хэрэгтэй. Би сая үйл тогшоод орж ирлээ. Энэ юм заахгүй юу? Айгуу дураараа. Тэгэхгүй бид нар тийм нарийн юм мэдхгүй. Бидний ингээд нарабууд ингээд байхгүй. Өчнөө хашааг дамнуулж авангуудаа нэг хотог байгуулчихд юм уу? Би яаж мэдээ чи мэддэг хүмүүс. Түрүүнд энэ өөр хотог ээдтэй. Хотог болохоор ингэ байж хүмүүс манайх төр чи сая чи нааша микрофоно бариад бичлэг хийгээд дайраад юусоо байхгүй. Өө болооч. Гэхдээ хариу тайлбар авахар ирлээ. Та энэ холбоо тайлбар авах гэдэг юу тайлбар авах гэдэг юм? Яг юунд тайлбар авах гэдэг юм? Гэтэ мэддэг хүнтэй тэгвэл одоо мэддэг хүн ойлгохгүй чи яах юм? Ойлгохгүй чи яах юм? Бид нар ойлгохгүй чи ойлгохгүй нэг бүр хай утсаар орчуулагчтайгаа холбож өгсөн. Тэгвэл өөрөө дундаас нь тасалсан юм л да. Тэр хүн нь хөдөө яваа минь дөө. Тэгээ тэр хүн нь ирсэн бол болчихлоо хариу тайлбар авчий гэдээ ирж байгаа юм шүү. إن هذا قلق
ягаад дүг лазим. Асуулт нь. Зөвшөөрөл авах ёстой үгүй тогшоо. Ор Та юу монголоор ойлгох юм шүү. Ярьд юм шүү. Ато полис, ато полис, ато адвокат. Окей. No problem. Гэхдээ би энэ дээр болохоор хэл нэвтрэлцэхгүй гэхээс илүү энэ хүн монгол хэл ойлгохгүй юм шиг царайлж байгаа юм шиг надад санагдаад байна. Та нарт юу гэж бодогдож байна? Яа хариулт No. өгөхгүй. Тэнгүүдээ цагдаа сэргийлэхээр хамгаалалтай байж идэм үү та нар? Тэний гадаа тэр цагдаа гэртэл хүлээж байна. Үгүй цагдаа би чамд цагдаа дуудсан ирэхээр нь цуг ороод Яасан ирээ. та нар одоо шуунуудаа нуух гэдэг юм уу? Бид нар ганцхан хаалгатай хараа. Юуроос ганцхан хаалгатай. Би чамд энэ отгийн Хөөе, яа хариу тайлбар өгөхгүй байгаа юм бэ? Та нар хэд идчихнэ шонхор шуугийн байрлуулад байгаа. Нуугаад байгаа. Иди. Та түрээ монгол хэл Иди, ти атекрила галак нельзя. Иди, дару. Халас. Энэ араб ямар том юм бэ те? Энэ монгол хүн шууд энэ хүнийг гарга гэдэг тохио өнгөт шууд ингээ гаргаж шít. Ороод хайрыг өгнө гэж байна. Миний бид халтлаа гэн заа. Та нар өөрсдөө дайрч орж ирчээд яаж байгаа вэ? Тэр бас өөрсдөө яагаад хариу тайлбар өгөхгүй байгаа? Гадаа хүмүүс ирэхээр одоо хүмүүс ирэхээр тайлбар өгнө гэж байна. За юу. Бид мэддэг бол хамаагаа ярмаар гэж орсод Чи журналист, тэ? Журналист. Та түрүү ойлгочихсон үстэй. Биш. бид нар дээд чуулчиг идэж байгаагүй энэ ч ижилхэн хөдөлмөрлөд ажиллаа явж байна. Гараа байж. Гараа байж үйл ажиллагаа явуулаадах нь тэгээ зүв юм уу тий? Энэ гашаад энд. За тэгвэл энд яг юу хийж байгаа юм бэ энэ арабууд? Ажил хийж байгаа юм шүү. Яг ямар ажил хийж байгаа? Юу гэсэн үг энэ хүмүүс чинь таанасаа зөвшөөрөлтэй юутай хүмүүс. Зөвшөөрөлтэй юм байна. Тэгвэл энд яг юу хийж байгаа эдгээр? Ямар ажил хийж байгаа? Та түрүү ажиллаа хийж гин гэсэн шүү дээ. Тэгвэл ямар ажил хийж байгаа? Хийдэг ажлаар хийжтэй. Хийдэг ажил гэж ямар ажил хийдэг? Юу гэсэн үг юм бэ? Яг ямар Энэ ажил? хүмүүс яах гэж орж ирдэг юм? Яах гэж орж ирдэг юм? Тэр ажлаа. Шонхор байх гэж юу? Тий. Тэгээ шонхороо Энд юу гэж байх юм? Чи хөдөө гадаа явдаг. Анчт нь энэ ч тийм анчт нь байхгүй. Бүгд хөдөө гадаагаа явцсан. Тэгээ шуунуудаа авчираад энд зөөрлөөд тэрвэрлт юм шүү. Энд торнуудаар юу ийд? Мэдхгүй миний дүү мэдхгүй заяа. Хашаан дээр ингээд байрлуулсан торнууд байгаа байхгүй юу? Энэ болохоор яг барьж авчирсан шонхроо нисгэж алдахгүй тул ингэж хордог тоо. Та уурлах ямар шаардлага? Би Тагтаа ирэхээр хамаг тэлгээс дэвтээ хой. Цагтаа хийж байгаа бүх юмтай ирж чадахгүй юу? Чихийг хийж байгаа юм. Үгүй энэ цагдаагийн албаа гэж үүдээ онгоод үзүүлэх юм байна. Зүгээр би ороод тантай илүү уулзъя заа. Ингээд доктор арабууд нь бүгд бичлэг хийгээл зогсоод. Цагдаагийн албаа агчид орохгүй тань яагаад та нар үүдээ онгоод очихгүй? Хийх мэдээллийн байгууллага тодруулах мэдээлэл аваа явж гин ойлгож гин үү? Чи орох юм шаардлага наасаа авч болно шүү дээ. Яагаад эндээс авдیں۔ Чи яагаад орохгүй бол? Тэгээд зүгөөгүй зөөгөө гэдэг. Арай тайлбар өгч яагаад чадахгүй байна гэвэл Чи энэ наасаа авч болно шүү дээ. цооштой алганы цаанаас би юуг нь мэдэж хинээс тайлбар авах вэ? Чи хүсвэл хинээс ч авдаг үстэй. Арабууд бол Монголд минь даам гарчихсан байна шүү дээ, тий. Монцом агентлагийн 2023 оны 9 сарын байдлаар ийм мэдээлэл орсон байгаа юм. Монгол улс 10,380 толгой эдлэг шонхор шувууны нөөцтэй. Тэгээд ийш нь ороод харангуут байна шүү дээ. Зэрлэг амтан ургамлын ховорцсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцаас жил бүр 350 хүртэл тоо толгой эдлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. Тэгэхээр жил бүр 350 байх нь. За жил бүр 350 шонхор шувуу гадагшаа гаргахыг зөвшөөрдөг. Жил бүр 350 шонхор шувууны хоригдолтой байна гэсэн үг шүү дээ. За дан ганц худалдаагаар шонхор шувуу бол хоригдохгүй. Байгалийн янз бүрийн үзэгдлэр бас шонхор шувуу хоригдноо. Жишээ нь энэ GoGo дээр тавигдсан 2017 оны мэдээлэл байгаа. Эдлэг шонхрын итгэмээргүй хоригдол. Ахилгаан дамжуулах шугамын оновчгүй шийдлийг улмаас жил бүр манай улсад 64 тэрбум төгрөгтэй дүүцэх эдлэг шонхор шувуу устж байна. Тоогоор биш мөнгөтэй дүзүүлж шүү. Бүр тодорхой хэлбэл захилгааны хүчтэй зохиулж өргөцсөн эдлэг шонхрын тоо дунджаар 4,000 гаруй. Эдэж тижэл ихтэй жилд 8,000 төгтөг ажээ. Ингэж үргэж буй эдлэг шонхрын дийлэнх нь ангаахаа эсвэл нэг настай залуу шувууд байгааг зэрлэг амтан судлах хамгаалах төвийн судлаачид тогтоожээ.
За тэгээд түүний дараа захиргаан дамжуулах 30 мянга орчим шон дээр шинжилэл хийсэн ч шуудын хорогдол байсаар л байна гэд айкон дээр тавигдсан мэдээлэл 2023 оны 9 сард. Тэгэд хамгийн аимшигтай нь одоо би Википедиас авсан мэдээлэлээ та нарт хуваалцъя. Эдлэг шонхрын нэг хос 4-5 өндөг гаргаад түүнээс 40-50% нь бойждгоо гэж байгаа. Тэгэхээр 4-5 өндөг гаргаснаас 2 нь шувуу болдог байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгж олон тоогоор өсөж үрждэг шувуу биш болж таарад байгаа байхгүй юу? Саяны шиг байгаль орчин болон цахилгааны асуудлаас болж зөндөө хорогддог байна. Тэгээд бас жилбэр 350-ыг явуулдаг гэж. Тэгээ энэ бас зөвшөөрөгдсөн тоо хэмжээгээр аль биесээр явуулдаггүй юу? Харин шонхор шувууны экологийн хувьд ямар ач тустай юм бэ гэвэл шонхор шувууд өвсөн тижээлд мэрэгчид жижиг шувууд шавж зэргээр хоололдог ба ингэснээрээ байгаль цэвэрлэх бөгөөд тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн байна. За тэгэхээр хэрв заяа Монголын нутаг дэвсгэрт байгаа шонхрын тоо зөөрөх юм бол өвсөн тижээлд мэрэгчид олширно гэсэн үг. Одоо үлгийн цагаан огтно. Тэгээ малын бэлчээр бол талхлагдаж дуусна гэсэн үг. Байгалийн тэнцвэр алдагдвал. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр улс төрийн том албан тушаалтнууд шонхрын тоог 350 гэж 350 гэдэг нь өөрөө маш өндөр тоо. Тэгэхээр 350 гэдэг өндөр тоог тогтоочхоод түүнээс нь нууцаар 350-д нь орсон юм шигээр илүү их тоогоор хэрвээ худалдаалдаг бол эргээгээд Монголын бэлчээрд Монголын малд энэ чинь мал аж ахуйд өндөр том эрсдэлтэй аюултай болж байгаа байхгүй. Бэлчээр талхлагдана гэдэг чинь бидний мал аж ахуй ирээдүйд асар хор хөнөөлтөй зүйл байхгүй юу? Тэгээд энэ Википеди дээр байгаа шонхрын мэдээллийг үргэлжлүүлээд хартал хамгийн аимшигтай нь олон улсын шувууны амьдрал гэж орчуулсан байл та. BirdLife International байгууллага эдлэг шонхрыг нэн ховорцсон шувууны ангилалд оруулсан. Бөгөөд энэ нь ялангуяа Төв Азийн үржлийн бус нутагт тоо толгой огцон буурч байгаатай холбоотой юм. 1991 онд зөвлөлт холбоод улс задран унснаас хойш Арабын нэгдсэн Эмират улс олон мянган шонхор шувууг хар зах дээр хууль бусаар барьж асар их үнээр худалдан авдаг гол газар байсаар байна. Казахстан жилбэр мянган эдлэг шонхор барьдаг гэсэн тооцоо бий. Цахилгаан шугамын байгаль дээлгүй зохион байгуулалт бүтцээс болоод хорогдож байна. Тэгээд дээрэс нь арабуудад өндөр ингээд худалдаалж байна. Тэгтэл энэ нь олон улсын шувууны амьдралд нэг ховорцсон шувууны ангилалд орсон. Энэ манай дээд зүйл ерөөсө мөнгөний төлөө өдөө хот өгөхөж буцахгүй юм байна тий. Монголынхоо ирээдүйн мал аж ахуйн малын бэлчээрийн төлөө бодож үздэг болов тэдгээр хүмүүс. Энэхүү бичлэгийн эхэнд дурдсан аялагч Цэлмигийн влогод орсон сэр залуу аяллаа компанитай гэсэн. Энэ нь бол ингээд шонхрын бизнес байж болох үс с жигтэй санагдсан учраас би түүний инстаграмыг ухсан. Харин энэ залууг хуулийн дагуу зөвшөөрөгдсөн тоо ширхгээр шонхрыг худалдаалдаг гэж найдаж байна. Мэдээж энэ хүн бас шонхортой холбоогүй ч байж болно. Угаасаа араб хүмүүс нь яг уу аялах гэж байгаа юм шиг энэ залуутай холбогдож Монголд ирээ тэгэл шонхроо авдаг ч юм уу эсвэл тэр яг ямар үйл ажиллагаа цаана явагдгийг мэдэхгүй л байна л да. Гэтэл надад бас сэжигтэй. За тэгээ бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээ бичлэг маань таалагдвал лайк дараарай. Тэгээ хамгийн чухал нь subscribe намайг дэмжээрэй. Тэгээд миний инстаграмыг бас дагаарай. Тэгээ дараа дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.